Энэ хэмзэг сэтвэлтэй. Тэгээ нэг тал нь одоо ярихлаар өө чи өстө мундаг хүн гээл, нөгөө тал нь ярихлаар чи өстө муу хүн гээл, ер нь нийгмээс бол тэгж авдаг сэтв. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам засгийн газар бол дэмжээгүй санал өгсөн байсан. Тэгээ энийг ер нь бол их л болгоомжтой бас ярьж хүнддэг байхгүй бол ер нь нэг нь баатар болол нөгөөх нь дайсан болол өнгөрдөг юм сэдв. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам яагаад дэмжээгүй гэдгийг дахиад нэг сайн тайлбарлаад хэлээд өгөхгүй. Ямар нөлөөлөл үзүүлэх юм? Төсвийн нөлөөлөлд юу байх вэ гэд. Тэгээ миний бас нэг хэлэх гээд байгаа юм нь өөрөө юу вэ гэхлээр хөдөлмөрийн тухай хуулиар амарчсан жирэмсний болон амарчсны тэтгэмжийг бас нэг юм болцолтойгоор бас өгөөд идэг асуудал байдгийг. Хөдөлмөрийн тухай хуулийн 137-гийн 3 хүүхдэд 196 ба түүнээс дээш хоног тийгээд дутуу төрүүлсэн. За эмнэлгийн залтаар үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар одоо тасалсан. 196 хоног тийгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн ихэд жирэмсний амарчсны одоо амралт олгодог. За энэ амралт олгодгоо гэдэг нь бол өөрөө цаана юу вэ гэхлээр декретний мөнгийг бол олгодог. Ийм хуультай. Тэгэхээр яг одоо нэг нас хүрсэн гэдгийг төрүүлсэн гэдгийг ямар хугацаагаар яаж авч үзэх вэ? Энэ тооцоолол бас одоо нэмэгдэж орж ирэх үгүй юу? Тэгээ ер нь бол энэ яг одон өгч байгаа алдаршуулж байгаа энэ явдал бол болно. Энийг бол би ердөөсөө огт үгүйсэхдэггүй зүгээр насан туршийн одоо ийм тэтгэмж өгөөд идэг асуудлыг хэдүүлээ бас нэг эргэж харахгүй бол болохгүй нэ гэдэг ийм байр суурийг би сайд байхдаа илэрхийлж ирсэн. Одон гардуулахдаа одон дагсан нэг удаагийн тэтгэмжийг өгдөг байх нь их зохистой юм аа. Тэгээ энэ бол зөвхөн одоо энэ 1-р зэргийн одон 2-р зэргийн эхийн одон дээр яригдах зүйл биш. Цаана одоо алдар гавьяаны одонгууд ч гэсэн бас байдаг. За гавьяатын одоо энэ их одоо юу гэдэм бэ? Одоо гавьяатал зүгээр тодорхой насанд хүрсэн хүн болгон авах ёстой мэтэр ер нь уралдаж, амлаж, өгч ирсэн ийм одоо түүх бол байна. Тэгээд энийг бол одоо тэтгэврийн насанд хүрээд ирэхлээр тэтгэвэр дээр нь бас одоо сар бүр 200,000 төгрөг одоо олгогддог. За баатрууд бол 500,000 төгрөг олгогддог гэдэг ийм бас төсөв санхүүтэй холбоотой асуудал байдаг гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Тэгэхээр уг нь бол өмнөг одоо нэг удаагийн шинж чанартай байлгад ирэх юм бол үнцэн нь одоо бас нэмэгдэх. За баярлалаа. Мөхцөл дарга хариулнууд 5 дугаар микрофон. За ариун цаг гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн нэрийн бичиг мөхцөл. За манай яамнаас одоо санал өгөхдөө гол одоо баримтлсан зарчим бол нэгдүгürt хуулийн нэр маань олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах гэж байгаа. Төрүүлж өсгөх хоёр бол ямар ч таслалгүй. Агуулгын хувьд бол төрүүлээд бас нэг өсгөх гэдэг агуулгыг хандтган авч үзэж хуулийн үзэл баримт тусгагдсан байдаг. За мөн 1957 онд анх батлагдсан энэ хууль маань төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн гэдэг бас үг давхар байдаг. Өөрөөр хэлбэл бас хүмүүжүүлсэн гэдэг агуулга давхар явж байдаг. Тэгэхээр одоо гэдэг агуулгаар нь болохоор энэ бидний одоо гол тавьж байгаа шаардлага нь нас барсан хүүхдийг одонд оруулах гэхээсээ илүүтэй бидний нөгөө нэг төрүүлж өсгсөн гэдэг агуулга алдагдах уу, энийг бас үзэл баримтлын яв дахин үзэх зүйтэй байхаа. Хэрвээ тэгнэх юм бол хуулийн нэрийг өөрчлөх шаардлагатай юу гэдэг ийм асуудал зорилгоор бол санал өгсөн. За хоёрдугаарт бидний гол бас хэлээд байгаа зүйл нь нас барсан хүүхдийг хүүхдийн тоод оруулж тооцох хууль бол одоо бас өнгөрсөн онд батлагдсан. Тэмүүлэн болон Мөнхбаатар гишүүн нарын санаачлагаар за энийг бол бид нар олгоо явж байгаа. За энэ тохиолдолд бол хүүхдийг хүүхдийн донд оруулаад явж болно. Гэхдээ 0-аас 10 бусад хүүхдүүд нь 0-аас 18 насных байх ёстой гэсэн ийм шалгуурыг тавиад байгаа. Тэгэхээр энийг бас хууль хэрвээ одоо дэмжигдсэн тохиолдолд энэ найруулгыг бас авч үзээч гэдэг саналыг бол бас яамнаас тавьж байгаамаа. Тэгэхгүй болохоор магадгүй том хүүхэд нь 25 наснд хүрсэн, дунд нь нэг хүүхэд маань
одоо юу гэдгийг те эндсэн ч үйдэг юм уу ингээд баг 2 хүүхэд нь 0-18 насны байх тохиолдолд шууд одонгийн болцол хангагч гэдэг юм уу ийм байгаад байгаамаа. Тэгэхээр 2 хүүхэд өсгөх, 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлэх бол өөр байдгаа. Магадгүй ариун зэний гишүүний хэлсэнчлэн одонгийн өгж болгохч жил болгон бас мөнгөн урамшуудлыг нь өөрчилж болох уу гэдэг хувилбарууд ч бас одоо хилцүүлэх явцад байж болох байхаа. Яг уу манайхаас бол шууд одоо энэ одонгийн нь бол өгж болохгүй гэдэг санал бол бас харцангуй өгөхгүй байгаа. Яагаад тэгэхээр одоо ялах хэсэг асуудал нь ерөнхийлөгчийн ирэхэд хамаарах асуудал байгаа учраас хуулийн төслийг дэмжигдсэн тохиолдолд найруулга дээр нь анхаараж 2 дугаарт төсвийн бас үр дагавартай шүү гэдгийг бас бид нэр тооцоолж гаргаж байгаа. Төсөө яг хичнээн төрний үр дагавартай тэрийг тодорхой хэлж өгнө. За, хууль өргөн барьсан санаачлагчдын эдийн засгийн төсвийн тооцоолд бол 7.8 тэрбум гэж гарсан. За, гэхдээ доторх төсвийн тооцоолыг бол маш сайн хийсэн байсан. За, гэхдээ бид нарт бол тавьж байгаа зүйл маань юу гэхээр энэ 0-18 насны хязгаарыг авчгаар үндсэндээ өөрөөр хэлбэл 1970-80 донд 60 донд нялхсан эндэгдэл өндөр байсан. Тухайлбал 1000 ихэд 0-1 насны нялхсан эндэгдэл 110 байсан. За одоо бол 0-1 насны нялхсан эндэгдэл 11 руу ороод буурсан байгаа. Тэгэхээр тооцоолоо хийхдээ 23 онд байж байгаа нялхсан эндэгдлийн дунджаар тархаага ботцсон байлээ. Тэгэхээр магадгүй зөвхөн энд өнгөрсөн хугацаанд өөрчлөлт эхлэх учраас нөгөө ахмад ээжүүд бас аавна. Тийм учраас нэг тооцооллыг дахиад нэг магадлаараа илүү сайн хийчих зүйтэй юм болов уу гэсэн. Манай янаас бол тооцоол бол хийж чадаагүй. За энийг бол үндэсний статистикийн ороотой хамтраад бас дахиад хийчих зүйтэй хаа гэд. Яг илт бол тооцоол бол буруу зүйл байг. За ариун заяа гişүн тодруулах. Өөрийн тояа гişүн хариулъя гэж байна. За ариун заяа гişүний асуултанд хариулъя. За хөдөлмөрийн тухай хууль дээр заасан тэр жирэмсэн амарцсны тэтгэмж олгох, амралтын мөнгө олгодогтой энэ хуулийг бол дүүцүүлж ойлгож болохгүй байгаа юм. Зөвхөн мөнгөний асуудал биш л дээ. Хөдөлмөрийн тухай хууль дээр байгаа бол декретний мөнгнөөс гадна тухайн хүний эрүүл мэнд амрах хугацаатай холбоотой асуудлууд бас байдаг. За яамны өгсөн санал дээр дэмжээгүй санал өгсөн шалтгааныг бас тодруулахын тулд бид засгийн газрын хэрэглэх газар руу албан тоот явуулж ард одоо яамдаас ирсэн саналуудыг нэг үржлэн авч үзсэн. За дэмжээгүй санал дээр бол 2 зүйлийг авч тавьсан байгаа юм. Нэгдүгürt хүүхдэд төрүүлэхээс гадна өсгсөн байх гэсэн агуулгатай зүйлийг оруулна гэж. Тэгэхээр өсгсөн гэдэг томьёоллыг хэдэн нас хүрвэл өсгсөн гэж үзэх юм. Хэдэн сар байвал өсгсөн гэж үзэх юм гэдэг өөрөө учир дутагдaltaй асуудал. 10 сар тэгээд 1 нас хүртэл нь За нэмж хариулъя. Өөрийн тояа гişүний микрофоныг өгнө. 10 сар тэгээд 1 нас хүртэл өсгөгдсөн байгаа хүүхдийг ой хүрэхээс өмнө 2-3 хоногийн өмнө өнгөрсөн байгаа хүүхд чинь хамрагдахгүй байгаа шүү дээ. Бид нар ингэж ялгаж болохгүй байгаа. Хуулийн үндсэн үзэл баримтлал бол 2 үзэл гол санааг агуулж байгаа. Яамны хэлээд байгаа шиг одоо зөвхөн хүүхдийн тоог нэмэгдүүлэхийн тулд одоо 0-18 настай ээжүүдэд хүүхдтэй ээжүүдэд олгоно гэж бас авч үзэж болохгүй. Нэг талдаа хүний эрхийн асуудал, хүүхдийн эрхийн асуудал. Үндсэн хуулийн үндсэн суурь зарчим хүнийг насаар нь ялгуурлан гадуурхаж болохгүй. Сүүлд орсон 24 онд орсон хуулийн өөрчлөлтөөр бол 0-1 наснаас дээш 0-1 настай хүүхд хамрагдахгүй, нэгээс дээш нас орсон хүүхдүүдийг хүүхдийн тоонд оруулж байгаа. Одоо 0-1 насны хүүхдийг бол орхичж байгаа. Энд өөрөө насаар нь ялгуурлан гадуурхаж байгаа зохицуулт харагдаад байгаа байхгүй. Хүний эрхийн асуудал нэг талд нь тавьж байгаа. Нөгөө талдаа хүн амыг дэмжих бас гол бодлогын нэг нь өөрөө энэ үзэл сурталын хувьд урамшуулдаг механизм юм аа. За төсөв дагсан тооцоолын асуудлыг ярьж байна. Төсөв дээр бол нэгдүгürt энэ хуулийн үзэл баримталд өөр дээр За нэмж хариулна. Хуулийн үзэл баримтлалд ч тэр за энэ хуулийн үндсэн зохицуултан дээр ч тэр мөнгөн дүн урамшууллын асуудлыг энэ тусгадаггүй. Зөвхөн одон олгох хүүхдийн тоо нөхцөлийг зааж байгаа. Одонгийн урамшууллыг хууль заасан журмын дагуу олгоно гэж. Тэр журмыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар баталгаар зохицуулсан баг.
Тэгэхээр энд бид нар саналаа өгөх боломж нь бүр нэлттэй гэсэн үг. Өнөөдөр энэ алдар тгхийг алдаршуулж төр засгийн хүндлэл үзүүлж байгаа энэ хууль өөрөө үнцийн болтлоо оршин тогтнодсон байна. Монгол ээжүүдэд нөлөөлдөг болчихжээ. Ийм нөхцөлд 0-1 наснда хүүхдээ алдсан ээжүүдийг өөрсдийнх нь одоо бүх хариуцлагыг ээжэд өрүүлээд энэ бол та өсгөж чадаагүй гэж одоо хүүхдийн тоноос гадуур орхигдуулж болохгүй байгаамаа. Тийм учраас энэ байр суурийг оруулж байгаа. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам эндээс татгалцсан санал өгөхөөс илүү уг нь бол энэ тооцоолуудыг нягтлах, энэ дээр ийм агуулга баймаар байна гэдэг зарчмын зөрүүтэй асуудлуудаа ярьсан бол өнөөдөр бид бас асуудлаа нэгтгэж цаг хугацаа боломж байж гэж харж байгаа. За харин яг шүү тодруулах юм. За Улсын их хурлын гишүүд хууль өргөн барих эрхтэй энэ дээр бол хинч юу ч яриаггүй шүү дээ. Би зүгээр анхааруулж хэлж байгаа нь бол яг энэ хөтөлбөрийн тухай хуулийн дээр байдаг зүйл залтыг хэлж байгаа. Ер нь бол яг одоо тухайн хүүхдүүдийг төрүүлсэн гэдэг маань өөрөө цаг хугацаа минутаар ямар нэгэн хязгаар зааг байх уугүй юу. За хөтөлбөрийн тухай хуулиар тухайн хүүхдийг эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн ч гэсэн одоо 196 хоногоос дээш одоо тээсэн л бол түүнийг одоо хүүхэд жирэмсний амарчсны одоо тэтгэмжийг олгодог юм аа. Ийм учраас энэ хуулиараа бол ямар ч хоног хязгаар бол тавигдаагүй. За эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн жирэмсдийг одоо тасалсан бол байхгүй. Зүгээр төрөөд 1 секунд ч гэсэн хамаагүй амьдрсан хүүхдэл байх юм бол олгох ёстой байна гэдэг ийм ойлголт явж байна гэж ойлгохдохоор байна. Тэгэхээр эн чинь одоо эргээд нөгөө төсөв дээр их өндөр тооцооллын одоо энэ өөрчлөлтүүдийг гаргах хэрэгцээ шаардлага гарах болов гэсэн одоо ийм одоо тэмдээ одоо саналтай гэдэг юм. За өөрөндөө яг шүү. За ариун зяг шүний асуулт хариулъя. Тэгэхээр одоо бол бид нар эмнэлэг дээр төрөхөд шууд нөгөө бүртгэлийн дугаарыг төрөх эмнэлэг дээр олгодог болсон. Тэгэхээр энэ нарийн зохицуултуудыг бол дараа нь журмаар зохицуулж болно. Хуулийн төсөл батлагдсан нөхцөлд Монгол Улсын ерөнхийлөгчид бас санал гаргаж журмын төслийг боловсруулж хургуулах ийм одоо төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол мэдээж ерөнхийлөгчийн зарилгаар журмыг батлах учраас журмын зохицуулт хийж болно. Төрөөд улсын бүртгэлийн дугаар авсан хүүхэд бол төрсөн тооцогддог байхаар хууль санаачлагчийн зүгээс бол томьёолж тооцооллыг хийлгэсэн байгаа. За үндэсний статистикийн хорооны хийсэн тооцоолол таамаглалаар 7.5 тэрбум төгрөгийн одоо зардал жилд гарах нэ гэдэг тооцоол гарсан. Өнөөдөр бид нар алдар тхийн одоо олгож байгаа ээжүүдтэй 32 тэрбум төгрөгийн зардал гаргаж байгаа. Улсын их хурлын чуулганаар орохоос өмнө гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яам яг энэ төсвийн тооцоолол дээр нь бас дахиж анхаарад засгийн газраас дэмжээгүй саналыг уг нь бол 10 минутын дотор Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд бас танилцуулдаг юм дэгтэй. Тэгэхээр яг тэр үед нь төсөвт яг ямар ачаалал үзүүлэх юм бэ гэдгийг маш сайн одоо тооцож гаргаж ирэх хэрэгтэй. За цаашлаад бол гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслөө бол бас яралтай оруулж илж бас хилцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Бидний одоо явуулж байгаа бүхэл бодлогоо төсөвт маш их өндөр ачаалал үзүүлж байгаа учраас бид бас одоо их хумигдмал, боогдмал төсвийг баталдаг боллоо шүү дээ. Тэгэхээр яг энэ халамжийг эн чинь бүгд л одоо халамжийн сангаас явж байгаа. Үүнийг одоо тусад нь гаргаад ерөнхийлөгчийн төсөв дээр нь тавиад өгчдөг бол бүр сайн. Тэгэхээр энэ дээрээ хэдүүлээ бас анхаарч энэ одон медаль дагсан мөнгөн шагналуудыг хэрхэх вэ гэдгийг зайлшгүй одоо эргэж харах цаг нь бол болсон гэдгийг бас энэ протоколд одоо тэмдэглэж үлдээмээр байна. Мөхцөл. Гэрүүл хөдөлмөр нийгмийн хамгааллын нийгмийн даатгалын үндэсний тогтолцооны бас зураглал гаргаад батлуулахаар одоо 7 хуулийн төслийг зохицоор нь өргөн барьж байгаа юм байна лээ. Би их хамгаалалын сайдыг бас энэ танилцуулгыг хийж хахад бас танилцсан. Тэгээ зохицоор нь харах нь бол зүйтэй. Зохицоор нь харах нь зүйтэй. Энэ хуулийн төсөл 7 хуулийн төсөл энэ цогц арга хэмжээтэй нь энэ өргөн барьж байгаа хуулийн төсөл нийцэж гэнэ үгүй гэдгийг бас нэгтэлж үзсэн. Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөл дээр бол яг энэ алдар тгхийг одоо алдаршуулах, урамшуулах асуудлыг тухайн хуулиар зохицуулна гэсэн заалттай орж ирж байна л.
Тэгэхээр энэ өргөн барьж байгаа засгийн газрын бодлого шийдвэртэй бол зөрчилдөж байгаа юм байхгүй. Олгож байгаа халамжийн асуудлыг бид нар цэгцлэхэн зүйтэй. Гэхдээ аль нь халамжийн бодлого уу, аль нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого вэ гэдгээ ялах шаардлагатай байгаа гэдгийг бас онцолж байна. За энэ хууль дээр бас одоо санаачлагчийн хувьд 0-1 насны одоо хүүхдүүдийг Монгол улсын иргэн гэж одоо гэрчлэгийг бол одоо төрөөд үндсэндээ сарын дотор бол иргэд авч байгаа. Тийм учраас бол одоо энэ хүнийг бол одоо Монгол улсын иргэн хүүхэд болсон гэж үзэхгүй байх гэдэг цаана хуулийн ялгуурлан гадуурхгүй үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байгаа нэг юм асуудал харагдаад байгаа учраас энийг бол нэг олон бас эхчүүдийн бас одоо сэтгэлийг дэвтээж одоо энэ зүйл дээр нь бол одоо хүнийг Монгол улсад Монгол иргэн болж төрснийх нь хувьд түүнийг төрүүлснийх нь хувьд одоо бас дэмжээ гэдэг үүднээс нэг энэ хууль дээр бол одоо хамтарч санаачилж байгаа юм байна. Нөгөө талаар 0-1 насны хүүхдүүдийг ингээ аваад үзэхэд хүн манай Улаанбаатар хот за аймгийн төвүүд ингээ аваад үзэхэд бол манай утааны асуудал өөрөө ямар байгаа вэ? Бид нар өөрөө нэг талаар бол одоо энэ нас орж байгаа 0-1 насны хүүхдүүдийг харахаар ихэнх нь бол одоо энэ уушгины хатгалгаа юм хүндрэлээр бол нас орж байгаа. Тийм учраас энийг бас ингээ давхар хараарай гэдэг